гин үү. Тэгээд өнөөдөр зүгээр л ярилцаад ямар нэг юм ярилцаад нэг бичлэг хий гэж бодлоо. Тэгээд нойргуудлын талаар хэрхэн урт унтах вэ гэд нэг юусэн зөвлөгөө агаад байгаа. Тэгээд энэ талаар бүгдээрээ ярилцъя. Нойргуудлын талаар ярилцъя. Бас нэг нь одоо хэрэгтэй болгож юм билүү гэж бодоод эсэтэрэй гэж бодлоо. Ер нь л нойр хүрхгүй байгаар амар хэцүү байдаг шүү дээ. Амар их ядардаг. Бас сэтгэл зүйд маш ихээр нөлөөлдөг. Ажлын чадамж бүх юм буурдаг. Бараг нойргуудлээс ер нь л 100% хүний хөдөлмөрийн чадвар бол хамаардаг юм шиг надад санагддаг юм аа. Нөгөө ажиллаа хийдэг байхад болохоор гайгүй ер нь бол нэг 11 гээд унтчихдаг гэсэн байхгүй юу. Тэгээ өглөө 7 өнгөрөөл босно 7 10 гээл. Тэгсэн одоо нөгөө ажиллаа хийгээ болцсон чинь ерөөсөө ингээд маргааш ажилгүй гэж бодохороо нойр үргээ байж тийм шиг байгаа. Тэгээд өөрөөгөө ингээд дуртай кино янз бүрийн музей дээрээс нь бас болоогүй. Тоглоо суучин. За тэгээд тоглоо сууж гарч ингээд нэг тоглоом ойролцоогоор нэг хамгийн урд нь та 30 минут тэгээд нөгөө заримдаа бүр 1-20 минут жүргэлжилдэг байхгүй юу. Тэгээд яг шүнжэнгөө тоглосоор хаад нойр солигдсон. Тэгээд буцаад нөгөө нойроо хэвийн байдалд нь оруулах гэхээр чадахгүй. Нэг хэсэг ч бас амар хэцүү байсан. Тэгээд ямар сандаа найзаасаа гоогаад ээжийг нь нөгөө жороор тэмдрэл болгох юм байлээ. Тэгээд ээжийг нь авсан тэмдрэлээс нэгийг аваад туусан чи ёо үнэхээр хэцүү. 30 минут баг нэр ядраад байгаа мэддэггүй, унтах гээд байгаа мэддэггүй. Амар дарамттай. Арай гэж дэвдэж аваад унтсан боловчиг. Маргааш нь орой эрт унтах байх таа гэж бодсон чи орой бас ерөөсөө нойр өрөөгүй. Тэгээд яг тэр байдалд алгатал байна да. Тэгээд уусаа шүний нойр юу гарч бидгээс зайл гэдэг үг байдэн штэ. Үнэн байх уу? Тэгээ би та нартай нэгсэн зөвлөгөөний талаар ярилцчаад өнөөдөр бас би өөрөө дундгая гэж байна. За нэгт нь болохоор унтахын өмнө 60 минут шаргуу ажил гинэ. Хэрэв шөнө нойр хүрдэггүй бол унтах ёстой цагаас 60 минутын өмнө амжуулахыг хүссэн ажлаа хийгээрэй. Ингээл таны нойр амархан хүрэх болно гэж New York City Sleep Doctor-ыг үүсгэн байгуулагч сайн унтагч намын зохиол физиологч эмч эрдэмтэн Janet Kennedy зөвлөж байна гэж бичсэн байна. За тэгээд унтахаас өмнө 60 минут юм хий гэхээр юу юм бэ одоо гэртээ уаймдан тавтай тогтооход нажуугаар юм яваагаар ахиус үйдэж штий. Тэр хүмүүс ч хэцүү надад ч хэцүү байхгүй юм. Та нар тарин яах вэ? Гэрээ та нарт боломжийн санагдчихвэл энэ аргыг ашиглаад үзээрэй. Унтахын өмнө 60 минут шаргуу ажиллах юм биш юу ч хамаагүй болох юм байна. Ямар ч гэсэн гэрээ зөвөрлөж болох юм байна. Эсвэл шаардлагатай хийх зүйл одоо хичээл намж юм уу те юу гэдэг юм. Шаардлагатай зүйлийг 60 минутанд хийгээрэй. Хоёрт нь болохоор халуун ус шүршүртоор би энэ хоёр дараагийн өөрөө хэрэгжилж үзье. Яг орой нөгөө дүүшин тийш халуун ус
хийж агаад дотор нь та нар тавс юм уу сод хийгээд дэвтээд үзээрэй. Тэгээд уснаас гараад ирэхээр би хөнгөрөөд мэдээж хэрэг усанд дэвтээгээд хэрэг болсон юм чи мэдээж хэрэг нойр хүрнэ. Тэгээд амар гой хөнгөн бидээ оронд орохоор гоё боллаа гэж бодгоос бас нойр жоохон хүрхгүй лээ. Гэтэ энэ бүгдийн хамгийн чухал нь юу вэ гэхээр оронд орчоод уцаа бариад юм уухгүй юм бол ухаад юм үзгэл юм бол угаасаа нойр хизээж хүрхгүй. Би болохоор усанд орчоод уцаа үзсэн баггүй юу. Тэгэл миний нойр хүрээгүй. Энэ аргыг дараа нь ашиглаж үзнэ. Маргааш ч юм уу. За 3-т нь болохоор аймс өмс гинэ. Аймс. Усанд орохоос өөр нойр хүрэгдэг маш амархан арга нь аймс өмсөж унтах арга юм гинэ. Аймс өмснөөр судас дэлж цусны хэрэгэлд сайжирч нойр хүрэгдэг гэж профессор Анкол Израиль гэдэг мэдгүй нэрний үед төвлөж байна гинэ. За би заяа амс тонтгор угаасаа хүний бие организм амардаггүй гэдэгтээ би бол санал нийлдэг. Энд бол эсрэгээр нь өмс гэсэн байна. Угаасаа яаж ч бодлоод амс өмсч унтна гэж юу байдیں۔ За яг хоо гэтээ өмсч болно. Гэтээ дээгүүрээ амсны дээгүүрээ юу гэдүүлээ. Амсны дээдлийг бариад идэв юм чи. За ямар ч юм тэр амсны дээдлэг нь амар бариу байвал угаасаа яажсэн ч тухтаа унт чадахгүй шүү. Дээдлэг хэсэг нь зөөлөн сул тийм амс байл та нар нэг өмсөө дунтаад туршаад үзээрэй. За 4-т нь болохоор амьсгалын дасгал гинэ. 4, 7, 8 гэдэг дасгал гэж байна. Амьсгалаар зүрхний хэмнэл цусны даралтаа зохицуулж болдог. Энэ нойр хүргэх чухал нөлөөтэй байдаг. Та 4 секундын амьсгал аваад 7 секунд төвчиж 8 секунд гаргах дасгалыг хийгээрэй. Ингэж амьсгалахдаа бодлоо хамрын үзүүр юм уу зээж уушгин дээрээ төвлөрүүлээрэй гин. За тэгэхээр юм байна. Та нар дээш хараад ивдсэн байгаа юу? За дээш хараад ивдэрээ. Дээш хараад ивдэг байгаа. Дээш хараад ивдэрээ. За амьсгалаа аваарай. Гүнзгий авах шүү заяа. 1 2 3 гэдэг амьсгалаа гүнзгий аваарай. 1 2 3 За амьсгалаа аваарай. За 7 секунд үчих юм байна. 1 2 3 4 5 6 7 За одоо 8 секунд гаргана. 1 2 3 4 5 6 7 8 Ингээд жоохон гарах юм биш үү заяа. Амьсгалаа авлаа. 7 секунд амьсгалаа дүүчих юм байна. Амьсгалаа гаргахдаа 8 секундэд 100% гарах юм байна шүү. Амьсгалаа авсан тохиолдолд амьсгалаа зээжэндээ эсвэл хамрандаа төвчж барьж болно гэж байна. Хамрандаа яаж төвчж барихыг би бол мэдгүй юм байна. Та нар чадгаар л хийгээд туршаад үзээрэй. Дараа нь болохоор тавтах нь нойр хүрээгүй үед орондоо бүү орж ивдэг гинэ. За та энэ бараг та. Би нэг 2 хоногийн өмнө нойр хүрээгүй гэсэндээ ороод ивдэг юм бол уцмацаа үзгүй ивдэг юм бол унтчих тийм болов гэж дотор одоод.
болж юм байна. Амрах дасгалууд нь булчин амрааж нойр хүрэхэд нь тустай байдаг гинэ. Гэхдээ унтгын өмнө биш өдрийн цагаар хийх нь илүү үр дүнтэй гэж байна. Амрах дасгал гэж юу юм болов? Булчин амрах дасгал. За тэр булчин амрах дасгалаа мэд хүмүүс нэвэл өдөр нь хийх юм бол илүү үр дүнтэй гэж шүү. Оройн тэг булчин амраад унтахад бэлэн болт юм байлгүй дээ. За толгойд нь хэрвээ таны нойр хүрэхгүй элдв янзын бодол толгойд нь эргэлдээд орон дээрээ хөвтөөдөвэл хөвтөөлэн ямар ч нэмэр байхгүй орноосоо босож хэсэг хугацаанд байснаар эдгээр бодлоо ангиж ирж чадна гинэ. Ер нь бол үнэн шүү. Нойр хүрэхгүй орондоо хөвтөөлөөр угаасаа удаа суухаас өөр зам байдаггүй. Тэгээ угаасаа унтдаггүй байхгүй юу. Тийм болохоор ер нь бол орноосоо босоод өөр ямар нэг юм хийх хэрэгтэй юм байна шүү. Энэ бол ялдгүй үн байгаа. Найдмалгаар цагаа битгий харгинэ. Байн цаг руугаа хараханда улам л өөртөө стресс бий болгож идэг гинэ. Угаасаа үнэн цагаар нэг цаг болж байна. Өстөө доолт унтшиддаг. Цаас би маргааш өглөө эдэн цайд босгох юм чадвар тэгсэн цаг унтах юм ингээл өөрийгөө хямраагаал идэг үстэй. Тийм болохоор ер нь бол цагаа бити харж байгаарэ. Эсвэл болохоор бичиж эхэл гинэ. Ямар нэг юм санаа зовоод унтаж чадахгүй байвал тийм бол босоод хамаг асуудлуудаа цаас балга гаргаж ирээд сайхан бичих хэрэгтэй юм бэ шүү. Тэгсэн тохиолдолд арай бас жоохон тайвшрах юм уу? Тийм байж магадгүй юм. Тэгээ саний 9-10 гэх юм бол 90 угаасаа л унтж чадахгүй бол босоол гэж юм. Тэгээд унтж чадахгүй бол орондоо битгий хөвтэй гэж юм. Тэгээд орондоо орохоос өмнө усанд ороод би ямраа гэж юм. Энэ угаасаа бүгдээ хоорондоо уялдаа холбоотой байгаа байхгүй юу? Тийм болохоор ер нь өнөөдөр эрт унтъя гэж бодсон үед бол унтахаас өмнө ажилласаа хичээлээсээ дараад ирээд хоолндоо идчихээд галуу усанд ороод сайхан булчин амраах дасгалаа хийчээд тэгээд яг ившээгээд нойр хүрж ягаад тэр мэдрэмжээ төрхөөрөө уцаа ягаад ч оролдож болохгүй та сэрүүлэг тавих шаардлагатай бол уцаа сэрүүлгэн дээрээ тавиад уцсныхаа дууг хаагаад нэг шаардлагатай хүмүүс залахгүй гэж үзэж ивэл уцсныхаа дууг хаагаад орондоо нүдээ дээшээ харж ивдээд тэгээд нөгөө амьсгалынхаа дасгалыг хийх юм байна. Амьсгалаа аваад 7 секунд дүгжээд амьсгалаа гаргахтаа 8 секунд дотор тоолоод маш удаанаар гаргах юм байна. Тэгээд эрт унтах магадaltaй. За тэгээд над шиг амьс өмсөх унтахтай амьс өмсөх дурггүй хүн бол амьс өмсөд ирэхгүй. Тэр хамаагүй гэж бодож байгаа амьс өмсөрэй. Энэ аргыг би маргааш өөрөө дурсаж үзнэ. Та нар бас тэгээрээ боломж олцоотой цаг завтай үедээ өдөр нь хурж ирж байгаа булчин амрах дасгалаа хийгээд хоолундаа идчихэд халуун баган дэвтээд тэгээд уршаад үзээрэй. Тэгээд энэ нөгөө надаас энэ арга бас амар таалагдсан гэх юм уу? Бас нөгөө үнэн байх боломжтой унтах. Энийг бас би одоо энийг дуусгачаад одоо хэрэгжүүл үзээж чадж байгаа. Энэ болохоор 2 минутын дотор нам унтах арга гинэ. За анхааралтай сонсоорой.
суллаад, эрүүгээ суллаад, нүүрнийхээ бүхэл булчин суллаад энийг өөрөө мэдэр. Яг болж байна. Би яс ингэж юу яатсан байсан бэ? Өмсгөө баг зэргийн зангидсан байсан байна. Яг болж байна. Хамаг бие суллаад өмсөж чинь одоо бүх юм чинь сулаар зарагдаж байна. Өөрийнхөө эдгэсийг мэдрээд бүх булчингаа мэдрээд суллаарай. Дараад нь одоо хоёр мөрөө хавьчгаа болох хэрэгтэй. Хоёр мөрөө чангалгаа болох хэрэгтэй. Гараа атгсан байгаа бол буцаагаа дэлгээрээ. Одоо орон дээрээ дээж хараа хөвт зэвж байдаг. Бүх бие сул тавиад хоёр мөрөө орлууга гүн хэмжээгээр хоёр мөрөөрөө хойшоогоо сайн шигдээдэг. Зөв болж ийн. Өшөө. За болж ийн үү? За. Одоо яг болж байгаа. Зөв. Яг болж ийн. Дараа нь болохоор гүнзгий амьсгаа аваад гаргахдаа зээж тааз гуй гээд хөлийгөө үзүр хүртэл сул гинэ. Гүнзгий амьсгаа авлаа. Амьсгаа гаргахдаа зээжээ метр. Амьсгаа чинь зээжнээс гарч явж байгаа шүү дээ. Зээж чинь мэдээж хэрэг амьсгаа авахаар дүмбэн. Тэнгууд л амьсгаа гаргахаар мэдээж хэрэг дүмбэсэн маань буцаагаад багснаа. Тэгэхдээ гой хөл ингээд бүх одоо ингээд хөл гой дээшнээ бүх булчан дээшээгаа төвлөр суларч байна уу? Яг болж байна. Одоо бүх бие чинь булчин толгоогоос их хүлүүлээд одоо доошоо явж байна гэсэн үг, сулраад явж байна гэсэн үг. За маш сайн байна. Одоо та толгоондоо бодож байгаа бүх бодлыг авч хай. Бүх бодол ажилласаа гараад явсан бол ажил дээрээ тэр асуудлаа үлдээ. Хизээж гэртээ ялангуяа өөрийнхөө оронд авч ирж болохгүй. Тийм болохоор та толгоондоо өөр юм бодох хэрэгтэй. Миний хэлснийг төсөөлөөд үзээрэй. За та нуурын ирэг дээр хатан хавцал дээр хөвтөн тэнгэрд ямар ч үйл алга. Дараагийн бодол. Та харангуй өрөөнд хавхаар хилэн орон дээр маш тухтай тайван хэвтэж байна гэж өөрийгөө төсөөл. Үүний дараагаар юуж битгий бод гэж аруудаа өрдөлээрээ. За аруудэлээрээ бид оллоо. 1 2
6 7 8 9 10 яг зөв. Энэ мэдчлэн өөрийгөө мэдрээд бүх биеэ суллаад бүх биеэ оюун бодлороо суллаад өөрийгөө хамгийн тухтай аз жаргалтай маш гоё газар хамаг биеэ суллаад дээшээ хараад эсвэл хажуу тишээ тухтай өөр таалагддаг байрлалаараа унтаж байна гэж өөрийгөө төсөөлөөд унтаарай. За тэгээд би маргааш дөрөв ярьсан гэсэн зөвлөгөөг дагаад одоо болохоор бүх бие булчингаа судалдаг энэ аргыг туршиж үзнэ. Туршиж үзээд урд унтсан ч юм уу унтсан ч юм уу урашаатай байвал лайк комент үлдээгээрэй. Унтаарай. Баяртай сайхан